Өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр цөмрөө материалын орны талаарх мэдээллийг хүлээж авнаа. За тэгэхээр хүмүүс маань тийм ээ материалын орны хүмүүсийг айгу хүүтэн хүн гэж андуурах нь хэлбэг байдаг. Гэхдээ яг үнэндээ бол арай өөр байдаг байгаа. За ямар үг гэхээр одоо материалын орныхан бол хамгийн зоригтой, хамгийн тэсвэртэй, хамгийн бодит үр дүн гаргадаг ийм ордны хүмүүс юм байна. За тэгээд өнөөдөр золоо материалын энерги нь яаж ажилдгийг энэ видеонд танилцуулна. Тэгээд мэдээж хэрэг үүнд одоо суурь мөн чанар нь юу юм, ажил мөнгөн дээр яаж хүчтэй илэрдэг юм, хайр харилцаанд юу хэрхэмлдэг юм гэдэг одоо мэдээллүүдийг цөмөрөө ойлгож авцгаана. За тэгээд одоо үндсэн мэдээллээ хүлээн авцгаая. Огноо. За огноор болохоор чин цөмөрөө. За энэ хараа яг 1 сарын 19 гэж одоо бас явагдана л та. Гэхдээ 20-21 гэдэг өдрүүд бас байдаг байгаа. Хоёр янзын төрлөөр бичигддэг. Одоо 22-наас 19-ний хоорондчлог одоо 23-наас 20-ны хооронд гэж бичигднэ. За тэгээд энэ яагаад ингэж өөрөөр бичигддэг вэ гэхээр одоо жил бүрийн нарны шилжилтийн хил заг баг зэрэг ингээ хэлбэлцдэг болохоор зарим хүн одоо энэ өдрүүдийн аль нэгэнд нь төрдөг байхгүй юу материалын ордод тэгж таардаг гэсэн үг. Тэгэхгүй яг бүгд л 19-нд төрнө дуусна. Одоо энэ ордод 19-ний өдөр өөр орд шилж орж ирэхгүй гэсэн ийм ойлголтоор биш ээ. За тэгэхээр та нар энэ өдрүүдтэй жоохон уян хатан тэгээд нөгөө нэг өмнөх хичээлийг үзчихсэн бол би нөгөө цаг харуулдаг штэ. Цаг минут айгуу чухал байдаг шүү гэдэг. Тэр цаг минутаас ч бас хамаарна гэж ойлгоорой. За тэгээд одоо махбод нь тийм үү одоо ямар махбодтай гэхээр мэдээж хэрэг одоо шороо махбодтай байгаа. Тэгээд шороо махбодтай гэхээр одоо яг юу хөшилж ойлгох вэ гэхээр цөмрөө материалын орныхан маань ингээд мөрөөдлөө газар дээр буулгаж чаддаг бодитоор барьж байгуулдаг гэсэн юм санаа юм ба. Тэгээд одоо энэ чанар эмхтэй гэсэн байгаа. Энэ чинь арга биелэг чанарын бэлэг чанарыг хэлж байгаа учраас энэ сул дорой гэсэн үг ерөөсөө биш. Хүмүүс ингээд одоо бэлэг гэхээрээ сул болчихгүй гэх асуулт айгүй хэрдэг. Тэгэхээр тийм ерөөсөө биш. Энд чинь ингээд юмыг хүлээж аваад боловсруулдаг. Тэгээд дараа нь бодит үр дүн болгодог илүү ухаалаг, илүү тогтвортой механизмыг илэрхийлж байгаа юм шүү. За тэгээд одоо эрхшээдэг гариг нь одоо санчир гариг гэж байгаа. Санчир гариг маань өөрөө яадаг вэ гэхээр одоо материалын ордны маань дарга нь боосно гэж цөмрөө ойлгож болно. Яагаад вэ гэхээр одоо бүгдийг ингээд цаг хугацааны дүрмийн дагуу хэл хязгаар дотор ингэж байгуулахыг тэр энергийг өгж идэг учраас материалын ордны хүн маань санчир гаригийн энергид дор байдаг тул одоо материалын ордны хүний амжилт нь ингээд аз тохиолоор биш харин эсэргээрээ маш тэр цахилга баттай зуршлаар бий болж босдог юм шүү гэдгийг цөмөрөө бас мэдэж байх хэрэгтэй. За одоо цөмөрөө материалын орныхныхоо давуу тал руу орцгоё. Юу гэхээр давуу тал нь тийм ээ би хийн гэдэг юм амлалт өгч чаддаг, хийж чаддаг юм байгаа юм. Тэгэд хүмүүс ингээд эргэлзээд байж хахад материалын орны хүн бол төлөвлөөд эхэлж гисэн явж яадаг шүү. Тэгээд хүмүүс ингээд залхаж байх үед материалын орны хүн маань айл уушаа ингээд тисэж давж гараад үргэлжлүүлээд явж идэг ийм мундаг юм байгаамаа. Тэгэхээр цөмөр сэтгэл зүйн механизм нь яаж ажилладаг юм гэхээр материалын орны хүний толгойд тийм ээ нэг програм явагддаг гэж ойлгоно. Баталгаатай болго гэдэг ийм програм баггүй юу? Тиймээс тэд ингээд асуудлыг ингээд эмоцороо биш, эсвэл хөдлөлөөрөө биш, шийдэл болгож харж чаддаг ийм том давуу талтай ордын хүмүүс юм аа. За одоо тэгээд мэдээж хэрэг тийм ээ зоригтой байна, энэ дотор чинь тооштой байна, хариуцлагатай, найдвартай байна, төвчээр төлөвлөгч байна, бодиттой шийдвэр гаргаж чадна, удирдан зохион байгуулж чаддаг ийм гоё давуу талтай. За тэгээд давуу талын хажуугаар мэдээж саар зүйл байна. Тэгээд мэдээж тэр бол сүүдэр тал. Тэгэхээр сүүдэр тал дээр одоо
юу гэмдэ нэг тийм өрх дагуулах гэдэг өөрсөндөө юу вэ гэхээр хэд хатуу байх гэдэг багхгүй юу. Зарим материалын ордны хүн маань ингээд амжилтаа ахиулна гэд өөрийгөө юус амраадаггүй, амраахаа болчдөг, бүр мартчихдаг юм сул талтай. Тэгээд зарим нь болохоор бүр ингээд мэдрэмжээ ил гаргахгүйгээс болоод бусдад ингээд айгуу хүйтэн хүндий мэд харагдах нь маш түгээмэл байдаг юм шүү. Тэгээд ингээд зөв балансыг өгүүлбэг гэх юм бол материалын маань та нарын маань те өсөлт бол сахилга батыг ингэж алдахгүйгээр уян хатантай байдалж чадах, уян хатан байдлыг одоо нэмж чадах юм бол өөрийнхөө амьдралд маш том сүүдэр талыг дарах боломжтой байхгүй юу? Тэгээ ямар сүүдэр талыг дарах гэдэг нь гэхээр та нарын хүмүүс хатуу гэдэг чинь айгу зүгээр ойлгох болно, хатуу биш гэдэг чинь уян хатан биш гэдэг чинь одоо тий уян хатан байх боломжтой бас байгаа. Ажилд ингээд хэвт автомхаа байгаадаа бол өөртөө уян хатан байдлаар одоо би ганцаараа бүгдийг хийнэ, би ганцаараа даана гэхгүйгээр хамтдаа дааж болдог юм шүү гэдэг бас юм юу гэмдэ бас нэг арай нэг уян хатан үнцгийг оруулж ирэх хэрэгтэй сүүдэр тал руугаа. Тэгэх юм бол сүүдэр талчин гэрэлгийгээтэй тал болж уурнаа. За тэгээ мэдээж хэрэгтэй сүргээр бодож өөрийгөө шүүмжлээд байхгүй байхыг маш их хичээх хэрэгтэй. Тэгээд эцэст нь өндөр шаардлагыг тавьж өөртөө бити дарамтлж байгаарэ гэдгийг бас захимаар байна. Материалын маань хэрвээ сонсож байгаа бол. За тэгээд ажил мэргэжлийн тал дээр болох юм бол мэдээж хэрэг материалын карьерийн амжилт бол одоо гинтийн од тохиолдол ерөөсөө биш. Харин ингээд шатаар ахсаар байгаад нэр хүндийг босгосоор байгаад систем байгуулсаар байгаад өсдөг юм орд учраас та нар маань удирдлагын систем тийм үү? Удирдлагатай системтэй ажилд маш их тохирдог. Тэгээ мэдээж хэрэг энэ төрөлт чинь төсөл удирдах, байгууллага дотор дүрм журм тогтоох, байгууллах, бүтэц тогтоох ажилд матер маань үнэхээр сайн тохирдог байгаа шүү. За тэгээд мэдээж хэрэг санхүү юм уу хяналт хооцоо гэсэн сэтгүүл дээр тоон дээр ингээд юу юм бэ алдаа гаргах дурггүй гэх юм уу да. Тийм учраас санхүүгийн чиглэлд айгүй хүчтэй нөлөөлж орж ахиц гаргаж чадчихэдэг. За тэгээд барилга, инженер, логистик төр мөн айдаал одоо тийм бодит зүйлийг бүтээж чаддаг. Алхам малхмаар явсаар байгаад энэ салбаруудын одоо бүр ихэд орилон болж чаддаг ийм мундаг. За тэгээд мэдээж хэрэг одоо хууль тийм үү бодлого дүрм журм үйл ажиллагаа логистик нийлүүлэлтийн сүлжээ гэдэг энэ бүх чиглэлүүд дээр амжилт гаргаж чаддаг ийм гоё мундаг хүчтэй ордон байгаамаа манай материалын ч. За тэгээд одоо хайрын хилэн тэгээд тохирох ордууд нь ямар юм бэ гэхээр мэдээж хэрэг хайрын хилэн одоо уламжлалт гэх юм уу да. Одоо үгээр ингэж биштэй бас ингээд тусламжаар илэрхийлж чаддаг. Итгэл бол номер 1 гэж боддог. Түүн дээрээ суурлаад амлснаа хийж чаддаг. Ингэж гоё хайраа илэрхийлдэг. Тэгээд хамтын зорилгоо ярьж л байгаа л өөрт чинь хайртай байна гэсэн үг. Ирээдүгөө төлөвлөж өөртөө чинь ярьж л байгаа бол өөртөө чинь хамт тайвширлыг олж ирээдүрүүд алхаж байна гэсэн үг. Өөртөө чинтэй тайван орчин тогтун холбоо, тогтун тайван орчныг бүрдүүлж чадаад чанартай цаг хугацааг зарцуулж байгаа бол энэ бүгдээ өөртөө чинь хайрын хилээ ойлгож би чамд хайртай гэдгийг хэлж гинэ гэдгийг бас ойлгож хүлээж авах хэрэгтэй. За тэгээд тохирох ордууд нь мэдээж хэрэг хамгийн нэн тэргүүн шороо мохоттой ордууд нь бэлгүй яав. Тэр чинь өхрийн орд, охрийн орд байна. Өхрийн ордтой хүнтэйгээ дийлчих юм бол айгүй гоё тийм тогтвортой, бодиттой нэгдэл бүрддэг. Охины ордтой хамт байх юм бол та хоёр хамтдаа төлөвлөгөөгөө зөв гаргаад ажил хэрэгчээр ойлголцоод явбал маш гүн гүнзгий холбоо үүсдэг. За тэгээ гүн холбоог шууд үүсгэж болдог орд нь мэдээж хэрэг хилэнцгийн орд. Тэгээд дэмжлэгийг гоё аваад тэнцвэрийг барьж чаддаг орд нь заагсны орд юм байхамаа. За тэгээд цөмөрөө одоо ингээд материал ордоо харлаа тийм үү? Ямар сайхан бас хүчрхэг мундаг орд юм бэ? Яагаад хүмүүс хөтөн орд юм бэ гэж бас боддгийг гэсэн цөмөрөө ингээд мэдэж авцгаалаа.